За би юуны өмнө ажлын хэсэгтээ зөвшөлтөд хүрсэн гэдгээ одоо хэлье. Тэгэхдээ зарим зарчмын зөрүүтэй санал байгаагаа би одоо үг хэлэхээр бэлдсэн байснаа уншиж танилцуулъя. За улсын их хурлын дарга эрхэмшүүдээ бид үндсэн хуульд үнэнч байж ард түмний эрх ашигт үйлчлэгээ тангаргалсан. Энэ хуулийн төслийг жилийн өмнө улсын их хурлын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Тухайн үед засгийн газраас ижил агуулгатай төслийг 7 хоногийн дараа өргөн мэдүүлэн хамттан хэлэлцэе гэж хойшлуулсан ч бүтэн жилийн дараа бид өнөөдөр дахин хэлэлцэж байна. Би болон бусад 40 гишүүний хамтын төслийг өргөн мэдүүлэхдээ 3 зорилго дэвшүүлсэн. Иргэний эрх зүйн гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтхан орлогод нь шимтгэл ногдуулдаг тогтолцоог өөрчлөх, ажилтны амжиргааг дэмжих зарим олгоор хөнгөлтөө шимтгэл авдгийг халах, ажил олгогчийн шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох зорилготой байсан. Суур асуудал нь иргэний эрх зүйн гэрээ хөдөлмөрийн гэрээг зөв ялган зааглах явдал юм. Өнөөдөр хувь хүн иргэний хуулийн дагуу гэрээ байгуулж ажил хийж үйлчлэгээ үзүүлэхэд түүнийг хөдөлмөрийн гэрээт ажилтан мэтээр үзэж байна. Ингэснээр түүний гэрээлсэн этгээдийг ажил олгогчоор тооцож нэмэлт шимтгэлийн ачаалал үүрүүлж байна. Үүний үр дүнд хувь хүн нэг бол ажилтан бол үгүй бол компани байгуулагдсан шаардлагатай нүрт болж байна. Гэтэл иргэний эрх зүйн гэрээ хөдөлмөрийн гэрээ хоёр бол өөр зорилго, өөр шинж, өөр эрсдэл, өөр хариуцлагатай харилцааг зохицуулдаг. Энэ бол иргэн хүн өөрийн нэрээр өөрийн хөдөлмөр мэдлэг ур чадвараар иргэний эрх зүй, бизнесийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхийн тухай зарчмын асуудал юм а. Яагаад Монгол улсын иргэн өөрийн нэрээр гэрээ байгуулж, ажил хийж үйлчлэгээ үзүүлж болохгүй гэж? Яагаад заавал ажилтан байх ёстой гэж? Яагаад зах зээлд оролцохын тулд заавал компани байгуулах ёстой гэж? Үүний эсрэг ажил олгогчдод бүх хөдөлмөрийн гэрээг иргэний гэрээ болгон хувиргаж, шимтгэлээс зайлсхийх эрсдэлтэй гэж тайлбарладаг. Гэхдээ үүнийг төр хяналт, шүүхийн практик, харилцааны бодит шинжээр ялгах ёстой. Мөн тогтмол ус орлоготой ажил үйлчлэгээний үр дүнгээр орлого олдог иргэдийн онцлог тохирсон уян хатан нийгмийн даатгалын тогтолцоог судалж нутагшуулах шаардлагатай. Гэхдээ бүх иргэний эрх зүйн гэрээг хөдөлмөрийн гэрээ мэтээр үзэж нийтээр нь шимтгэлийн дарамтад оруулах нь зөв шийдэл биш юм а. Нэгдгсэн төсөл энэ асуудлыг үндсэн зарчмаар нь бас тухайн сарын 1 гэрээний орлогоо шимтгэл тооцох хүрээнд шийдвэрлэхээр хязгаарласан. За хэлцээр явцад манай төслийн зарим санаа туссан. Ажил олгогчийн төлөх шимтгэлийн дээд хязгаарыг үе шаттай гарч болов тогтоох зохицуулт орсон сайн харгай. Харамсалтай манай төслийн үндсэн философи бүрэн тусгасангүй. Бидний хүндсэн асуудал бол нэг гэрээнээ шимтгэл авах уу, хоёр гэрээнээ шимтгэл авах уу гэдэг тооцоо биш. Харин иргэний эрх зүйн гэрээний орлогод албан журмын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах нь эрх зүйн хувьд буруу гэсэн суурь зарчмын асуудал байсан юм. Төр нэг талаас орлогыг татвар авахдаа бизнесийн орлого гэж үздэг. Харин нийгмийн даатгалын шимтгэл авахдаа цалингийн орлого гэж ханддаг. Төр ийм хоёрдмол хандлага байж болохгүй. Иймд бид хувь хүнийг нэг бол ажилтан бай, эсвэл компани байгуулагдсан хууль зүйн гажуудлыг засаж, иргэн хүн зах зээлд бие даан оролцох боломжийг нээхин төлөө үргэлжлүүлэн ажиллах болно. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ асуудал дээр бол цаг хугацаа бага байсан учраас зөвшөлтөд хүрсэн гэдгээ хэлээ.